Эдийн засгийн алуурчид Монголд. Бид их нутгаан яндаж болдоггүй далай шиг яасан баян нутаг вэ? Ямар их хувь заяагаар эзэн болж бид төрвөө хэмээн магтандуулдаг. Үнэхээр чи бидний төрсөн нутаг Монгол орн яндаж баршгүй баялагтай. Энэ их баялагын өчүүхэн хэсгэл бидний амьдралыг тэтгэж ирсний жишээ нь Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр. Энэ ганцхан уур хайгаас бид улсын төсвийнхөн 30% олдог. Тэгвэл сүүлийн хэдэн жил бид оюу толгойн тухай амаач хэлтэл ярьж баахан хэрэлдэж мэтгэлцсэний эцэст одоогийн энэ засгийн газар оюу толгойн гэрээг техник эдийн засгийн үндэслэлгүй хууль зөрчин яран үзгэлснээ баяр хөөр болон тэмдэглэж ёстой л Деважингийн үдийг нээсэн гэж сурталчсан. Эрдэнэтээс 7 дахин том энэ уурхай ашиглалтанд орсноор Монгол орн бар улс болоо зогсохгүй. Түүнийх нь хувь хишгээс Монголын эргэн бүхэн хүртэж зүгээр сууж байгаад л баяжиж, ёстой л хундаг тавилгүй архиуж, хутаг тавилгүй махогтлон жаргах цагийн үед нээгдлээ хэмээн гордож суув. Саяхны нэгэн Монгол хэвлэлд оюу толгой бол Монголын хувьд асар их үр өгөөжтэй төсөл гэсэн гарчигтайгаар Шапиро гэгч хүний ярилцлагыг нийтэлжээ. Ямар ч тоо баримт нотол гоогүйгээр оюу толгой төслийг магтан дуулж 4-р сарын 6-наас гэрээ хэрэгжиж эхлэхгүй бол Монгол улс баларна гэжээ. Энэхүү Роберт Шапиро гэгч хэн бэ? Үзэгч та бүхэн хөлсний алуурчин гэдгийг мэднэ. Харин эдийн засгийн алуурчид гэж юу байдаг? Хэрхэн үйл ажиллагаагаа явуулдаг талаар юм дуулсан уу? Эдийн засгийн алуурчны гол зорилго нь байгалийн баялаг ихтэй орнуудыг олон тэрбум ам долларын оронд оруулах явдал бөгөөд түүнийг үндэстэн дамсан компаниудын дэмжлэгтэйгээр засгийн газруудыг молигдох, ингэхдээ хэлэлцээ хийгч талуудын дундуур 3 дахь этгээд мэт харагдаж зөвлөгч гэсэн нэрээр үндэстний эрх ашиг мэдэрдэггүй засгийн газруудад ард түмэнд худлаа хэлдэг. Үүний үр дүнд их хэмжээний өрөнд орсон аль ч орн нь үндэстэн дамсан компаниудад байгалийн баялгаа хямдхан өгөх байдалд хүргэх явдал юм. Эдийн засгийн алуурчныг тусгай албад шалгаруулан бэлтгэдэг бөгөөд тэднийг томоохон зөвлөх компани, аль эсвэл олон улсын валютын сан, Дэлхийн банкны удирдлагад ойр ажилладаг. Хэрв тэдний ажил бүтлгүйтвэл бурууг олон улсын байгууллага зөвлөх компаниуд руу чихдэг. Эдийн засгийн алуурчдын ажил бүтлгүйцсний дараах шатны ажлын тагнуулын байгууллагууд үргэлжлүүлэн үндэсний эрх ашиг хамгаалж байгаа хүмүүсийг хороох ажлыг хийдэг. Тэрн эсэ бүтвэл тэр улсыг дотроос нь уймуулж, дампуурсан улс болгон хувиргаж, нэгдсэн үндэсний байгууллагын мандат нэрээр халахвчлан цэрэг оруулдаг юм. Ийм схемээр Африк, Өмнөд Америк, Зүүн Өмнөд Азийн болон Арабын зарим олон орн байгалийн баялгаа өөрсдөө хянах чадваргүй болсоор байна. Шапиро оюу толгой төслийг зүг чиггүй магтан дуулж гэрээг батлуулахыг хүсэж байгаа нь яг л дээрх бодлогыг хэрэгжүүлэгч эдийн засгийн алуурч гэдгийг харуулж байна. Эдийн засгийн алуурчны намжлал ном түүний зохиогч Джон Перкинсийн тухай Америкийн болон Оросын нэвтрүүлгүүдээс одоо та бүхэнд үзүүлье. Энэ удаагийн хямрал болон бусад хямрал бол ерөөсөө тохиолдлын зүйл биш хэмээн баталж байгаа нэгэн алдартай хүний ярилцлагыг төлөвлөж байна.
Он называет свою профессию экономический убийца Джон Перкинс ярьж байгаа зүйлийнхээ талаар маш сайн мэднэ. 20 жилийн турш Босны нэгэн жижиг Main гэдэг корпорацид ажилласан. Энэ болон бусад олон зуун корпорациуд дэлхийн эдийн засгийг удирдан залах ажлыг хийдэг юм. Бид бол онцгой клуб. Даян дэлхийн улс орнуудыг олон тэрбум доллараар оршуулахад бидэнд маш их хөлс өгдөг. Бидний ажлын гол нь Америкийн бизнесийн арилжааны сүлжээний нэгэн хэсэг болохыг дэлхийн удирдагчдыг ятгахад оршино. Эцсийн дүндээ эдгээр удирдагчдыг өрийн торны барьцаанд унгааж, улмаар тэднийг найдвартай баталгааг хангах ёстой. Эдийн засгийн алуурчны намжлал гэдэг ном маш их шуугиан дэгдээсэн. Хамгийн гүйлгээтэй номын жагсаалтанд 77 хоног тэргүүлсэн. Perkins Америкийн корпорациуд бүхэл бүтэн улс орныг бүрэн эрхэндээ оруулдаг технологиг дэлгэрэнгүй тайлбарласан юм. Номыг зохиогч анх оюутан байх үеэс Америкийн үндэсний аюулгүй байдлын агентлагийн нууц агентаар хөөслөгдсөн. Түүнд улсынхаа эрх ашигын төлөө зүтгэх нь эсвэл хилээ залгих хэрэгтэй гэж ойлгуулсан байна. Perkins Индонез, Камбож, Иран, Ирак, Эквадор, Колумб гээд дэлхийн талаар явж, Панамын ерөнхийлөгч Торихос зэрэг олон орны удирдагчтай биечлэн танилцжээ. Тухайн орны удирдагчдыг олон улсын валютын сан, дэлхийн банк болон Америкийн корпорациудаас ихээхэн хэмжээний зээл авахыг ятгахад эдийн засгийн алуурчны зорилго оршдог байлаа. Тэрээр голчлон дэд үдцийг хөгжүүлэхэд зориулж зээл авахулдаг бөгөөд эрчим хүчний асуудлаар Америк нэгдсэн улс Саудын Арабын хооронд хийсэн нэгэн том гэрээгээр Америкчууд хямд газрын тосоор хангагдж, харин Air Riyadh шинэ технологи болон цэргийн баазтай болжээ. Иймэрхүү гэрээний онцлог нь гүйцэтгэгчээр нямагт Америкийн компаниуд тодордог бөгөөд ихэнх тохиолдолд мөнгө нь Америк нэгдсэн улсын нутаг дэвсгэрээс гадагшилдаггүй, харин улс орнуудын өөршир асар хурдцтайгаар нэмэгдэг байна. Жишээлбэл Эквадор гихтэл өрийн төлбөрт төсвийн орлогын талаас илүү хувь зарцуулагдж, ард түмэн нь өлсгөлөнд нэрвэгдэж өрөндөө баригдмагц засгийн газар нь нүдэн дээр тоглоомын хүүхэлдэйн дэглэмтэй болж, харин элит олигархууд нь Америкийн хангамжинд ордог байна. Хэрвээ ийм тоглоом нь бүтэхгүй бол эдийн засгийн алуурчид нутаг буцаж оронд нь Perkins-ийн хэлснээр цөөврүүд буюу тагнуулын төв газрынхан орж ирдэг байна. Тэдний зорилго бол бослого самун цэргийн эргэлтийн замаар зарим тохиолдолд алан хадах ажиллагаагаар дуулуургүй хүмүүсийг устгах бүр боломжгүй нөхцөлд армийг ашигладаг ажээ. Хамгийн сүүлийн жишээ бол Ирак. Жон, ирсэнд баярлалаа. Та номондоо дэлхийг үгүйдэг гэхэд түүний талыг хувь хүн засгийн газрууд биш, харин таны корпоратократ гэж нэрлсэн нууц нийгэмлэгүүд удирдах байна гэлээ. Энэ юу гэсэн үг вэ? Корпоратократууд бол бас л хүмүүс. Том корпорац эзэмшдэг хадагтаан үед үнэн дээр тэд нууцч биш, далдлах шаардлага байхгүй. Томор харвал тэд хууль бус сарч ажилдаггүй. Гэхдээ тэд чухам Америк нэгдсэн улсын засгийн газрыг санхүүгийн байгууллагуудаар дамжуулан хянаж, бусад орны засгийн газруудыг удирддаг. Тэд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг шууд реклам сурталчилгааны зардлаар нь дамжуулан хяндаг. Тэдний үйл ажиллагааны үзэл санаа бол хамгийн их ашиг олох явдал юм. Чухам ийм үзэл санааны дор Америк нэгдсэн улсын хүн амын 5% нь нууц баялагын 25%-ийг хэрэгэлдэг тогтворгүй байдлыг бий болгосон л доо. Ийм байхад дэлхийд даяар олон мянган хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэж, өдөрт 35 мянган хүүхэд нас барж байна. Ийм байдал өнөөгийн дэлхийн хямралыг дагуулсан юм. Та энэ тогтолцооны хэсэг байсан. Яаж ажилдгийг тайлбарлаач. Бид анхны жинхэнэ глобал эзэнт гүрнийг байгуулсан. Түүхэнд анхудаа эзэнт гүрнийг үндсэндээ цэргийн хүчээр бус харин эдийн засгийн алуурчдаар байгуулсан юм. Бид гуравдагч ертөнцийн орнуудаас манай корпорациудад хэрэгтэй байгалийн баялаг, тухайлбал газрын тосыг олж, тэдэнд дэлхийн банк болон түнш байгууллагуудаас асар их зээл олгуулна. Тэгэхдээ мөнгө нь манай корпорациудаар дамжих бөгөөд технопарк, зам, эрчим хүчний байгууламжуудад зарцуулагддаг. Ийм схемээр манай компаниуд болон тухайн орны элит баян цөөхөн гэр бүл баяжиж байхад ард түмэн нь ядуурч, улам ядуурн тэр цахилгааны мөнгийг төлж чадахгүй, гой замаар нь явж чадахгүй байдалд хүрнэ л дээ. Ингэснээр тухайн орон манай өрийн занганд орж, улмаар их хэсэг хугацааны дараа төлж чадахгүй болсон үед нь төлбөрөө хойшлуулъя. Гэхдээ газрын тосоо ашигт малтмалаа бидэнд хямдхан өг. Нэгдсэн үндэсний байгууллагад манай заавраар саналаа өг. Ирак мэт өөр бусад газарт цэргээ явуул гэж тулгадаг. Хэрв тэд татгалзвал цөөврүүд гэж нэрлэдэг өөр хүмүүсийн ажиллагаа эхэлдэг. Би номонд Панам, Эквадорын тим хэдэн жишээг татсан л да. Эхлээд тэд үймэн зохион байгуулж эргэлт гаргадаг. Зарим тохиолдолд удирдагчийн цааш нь харуулдаг. Ирак зэрэг улс оронд цөөврүүдэрч барахгүй цэрэг оруулсан шүү дээ. Ийм замаар бид эзэнт гүрнийг байгуулсан бөгөөд бусдын газар нутгийг эзэлдэг байсан өмнөх эзэнт гүрнүүдээс ялгаатай юм. Та энэ тогтолцооноос яаж гарч чадав? Та номондоо эдийн засгийн алуурчин байсан хүн гэж байдаггүй гэсэн байлээ.
Би 1980-аас 81 онд анх орсон. Эцэстээ амаа хамхаад дуугүй байхаас ядрах болсон. Тэгээд номоо бичгээр шийдсэн л да. Эдийн засгийн бусад алуурчдтай ярилцаж тэдний хийсэн ажлыг сонирхсон. Намайг эдгээр сүрдүүлж байсан. Битгий бичээчээ гэж их мөнгө амлдаг байсан. Эхэндээ би амьдралаасаа айдаг байсан тул хэд хэдэн удаа бичиж байснаа байсан. Гэхдээ 9 дугаар сарын 11-ний дараа унсан барилгуудын суурийн тэг төв дээр ирж зогсоод би заавал бичих ёстой гэж шийдсэн. Энэ удаад би бичиж байгаа тухайгаа хэнд ч хэлээгүй. Эхнэр охиндож хэлээгүй. Бичиж дуусгаад өөрийн танил агентаар дамжуулан хэдэн 10 хэвлэлийн газруудад тараасан. Энэ ном миний даатгал амь насны баталгаа болсон. Хэрв намайг буудан хороох юм эсвэл ямар нэгэн юм болвол дэлхийд даяар тарна гэдгийг бүх цөөврүүд сайн мэдэж байгаа. Ном тэр тэргүй алдартай болсон. Олон хувиар хэвлэгдэж 30 хэлээр орчуулагдсан. Түүнээс ч их нууц илчлэгдэж болно шүү дээ. Ингэж миний ном амь насны минь баталгаа болсон юм. Джон, таны бичиж байгаа зүйлийн шинж тэмдэг зөвлөлт холбоот улс задран унсны дараа бүрэлдэхүүнд нь байсан орнуудад ажиглагдсан уу? Бас дэлхийн хямралын тухай ярьж байна. Энэ нь тохиолдлын биш, үүнийг бас тэр корпораторууд найруулсан биш үү гэсэн таамаг байна л да. Тийм бол энэ хэнд ямар ашигтай байваа? Удаа хайсан ч өөрийн толгой дээр ирдэг. Одоо бид Америкийн нэгдсэн улс, Европ, хуучин зөвлөлтийн орнууд эдийн засгийн алуурчдын гайг өөрийн биеэр амсаж байгаа. Схемийн хэлбэр шүү дээ. Хэдийгээр олон хүн корпорациудад өртөө болон төдий чинийгээр ашигтай байна. Эдгээр хүмүүс асар их мөнгө, эрх мэдэлтэй байгаа нь маш их ирээдүйтэй харагдаж байгаа. Өрсөлдөгч корпорац, үл хөдлөх хөрөнгө, газрыг хямдхан худалдаж авах, том банкуд жижигэн залгих болж байна. Нөгөө төгөр миний бодлоор шудраг ёсны нэгэн асуудал бас байна. Өнөөдөр бид цөөхөн хэсэг хүн дэлхийн баялагийг эзэмшиж, бусд нь үндсэндээ юу ч үгүй тогтворгүй нөхцөлд орлоо. Миний бодлоор бид үйлдвэржилтийн хувьсгалын үеийнхтэй төстэй орчинд байгаа юм. Бид эдийн засгийг тогтворжуулах хэрэгтэй. Хүмүүст шудраг ёс хэрэгтэй. Хүмүүс энхийг хүсэж байгаа. Эдийн засгийн алуурчдын бүтээсэн тогтолцоо ажиллахгүй боллоо гэсэн үг үү? Тийм ээ. Юм дэнд үгүнзэг ирсэн. Шунал өнгө мөнгөний үзэлхэтэд туйлшраад өөрийгөө боомилж байна. Гэвч бид өөрчлөхгүй бол тэд бас эндээс ч ашиг хонжоо олно. Сүүлийн асуулт. Вашингтоны их хорийн уулзалтын өмнө дэлхийн хямралыг даван туулахад олон улсын валютын сангийн байр суурь ямар байх вэ? Дэлхийн шин дэг журмын тухай ярих боллоо. Олон улсын валютын сан том мега зохицуулагч байх ёстой гэж ярих боллоо. Энэ таны сэтгэлийг сэрдэхийлэхгүй байна уу? Корпоратууд хэзээд хамгийн их ашиг олох зорилготой. Олон улсын валютын сан ядарсан үед ашиг хонжоо олох баялаг туршлагатай гэдгийг хизээж мартаж болохгүй. Энэ тохиолдолд олон улсын валютын сан үе олон массыг хянах, тэгтэн урд нь корпорациудад үйлчилдэг байсан хэсгийг хамрах боломжтой болж байгаа юм. Бид үүнийг хэлгэх ёсгүй. Монголд дээрх схем аль хэдийн ажиллаж байгааг манай улс төрчид Монголоо гэх хүмүүс ойлгох цаг болжээ. Ялангуяа энэ асуудал оюу толгой гэрээг яаран сандран байгуулсантай холбоотойгоор улам хурцад тавигдах шаардлагатай болж байна. Шапирогийн ярилцлагад нэгж барьж явахад тоо баримт байхгүй. Гэвч энэ алуурчны ярилцлага нь оюу толгой төсөл хичнээн сайхан юм бэ гэж бодогдохоор суртал нэвтрүүлэг болсон байна. Одоо үзэгч та бүхэн чухам юу болоод байгааг ойлгож байгаа байх. Энэ Шапиро гэгч хүн хэн бэ? Энэ дэлхийн өсөлт хэмээх байгууллага ямар зорилготой байгууллага вэ? Дэх нь Оросын телевизийн хөтлөгч Иракийн дан яг энэ найруулгын дагуу явагдажээ гэж хэлсэн. Иракт Америкчууд нефть олборлох 30 жилийн гэрээ байгуулж байна. Оюу толгойд өмнө 30 жилийн гэрээ байгуулдаг нь тохиолдлын хүн. Аль эсвэл өнөөдрийн технологиор ямар ч ордыг ухахад 30 жил хангалттай болсон юм болов уу? Хэдий болтол монголчууд тархи авгаалах юм бэ? Хэдий болтол үлбгэр улс төрчдийг харж энэ хэд маань хизээ гэгэрх юм бэ гэж хүлээх вэ? Хэдий болтол манай сэтгүүлчид хүний мөнгөөр Монголын эсрэг ажиллах юм бэ? Том гүрнүүд Монголд болох үйл явдлуудыг урдаас бүр 20 жилийн өмнөөс харж байсан гэж хэлэх үндэстэй юм. Түүний нэг тод жишээ нь Монгол учраан олоогүй байхдаа 1995 оны 3 дугаар сарын 9-нд Монгол улсын засгийн газар Нидерланд улстай харилцсан татвараас чөлөөлөх гэрээ хийжээ. Түүнийхээ төлөө Нидерландаас буцалтгүй тусламж хэлбэрээр элдв төсөл авч хэрэгжүүлсэн.
элдв төсөл үнэгүй бишээ гэдгийг ойлгох цаг боллоо. Өнөөдөр телевизээр асаахтал тэмч улс тусалж байна. Ийм ч төсөл хөтөлбөр хэрэгжиж эхэллээ гэсэн мэдээ өдөр бүхэн гарч ил байдаг. Үзэгч та бодоод үзтээ. Улс орон гэдэг айл гэртэл ижил. Танаа нэгэн хөрш чинь ихээхэн баян айл байлаа гэж бодъё. Гэтэл ядуу айл танаад зүв зүгээр мөнгө өгöd байдаггүй зү. Үнэгүй юм гэж энэ хорвоод үгүй. Эзэн нэгэн цагт өгсөн мөнгөө эргүүлэн авч л таараа. Оюу толгойн гэрээнд толгой эргэм олон компани нэр дурдгдсан байх боловч хөрөнгө оруулагч гэдгээр зөвхөн Британийн Виржиний арлуудын хуулиар бүртгэгдсэн Ivanhoe оюу толгой BVI компани болон Нидерланд улсын хуулиар бүртгэгдсэн оюу толгой Нидерландс BVI компани байна гэжээ. Энэ бол Монгол улсын татварын орчноос гарсан хэрэг. Монголчууд оюу толгойгоос хууль ёсны татвараа авна гэдэг эргэл зүйтэй төдийгүй бид хэрүүл үүсгвэл Лондонгийн шүүхэд дуудагдахаар болсон байна. Алтан дорнод өнөөдөр Лондонгийн шүүхтэр Монгол улсын засгийн газрыг дуудчихад байгаа. Бидэнд гэрээний урьдчилгаа хэмээн ойлгуулж өгсөн $250 сая хэрэг дээр өндөр хүүтэй зээл байсан нь батлагдаад байна. Эдийн засгийн алуурчдын гол зорилго нь эхлээд тэднийг хуурч өрөнд оруулдаг, түүнийхээ дараа ашигт малтмалын ордуудын хямдхан авахд чиглэгддэг гэдгийг ойлгох цаг нэржээ. Эрхэм ерөнхийлөгч. Монголон гэх бүх хүмүүс сэрээжээ. Өнөөдөр алдаагаа засах нь хожим алдаагаа намжлахаас хамаагүй хямд гэдгийг ойлгох цаг болжээ.